Сайн байна та бүхэндээ өдрийн мэндийг хүргэе. Бид энэхүү подкастаараа Игэрийн хорооны түүхийн талаар мэдлэг мэдээлэл солилцож хэлэлцүүлэх болно. За эхний асуултыг бишт малаас асууя. Ер нь энэ түүхийн талаар өөрийнхөө мэддэг ер нь гол дэлгэрэнгүй санааг нь нээж өгөх. За энэ түүхэн болохоор Игэр ноён Полоц огийн эсрэг дайж байгаа тухай гардаг. Түүнээс гадна яг тухайн Орос улсын яг тухайн үеийн эмх замраагүй байдал мөн ноёд хоорондын тэмцэл тэгээд эх оронч үзэл мөн баатарлаг байдлыг харуулсан. За баярлалаа. Тэгээд энэ байдлыг харуулах нь бол дөнгөс мэдээж хэрэгтэй байх хэвээр. Тэгээд ямар угаасаа хийсэн бэ? Зохиолын түүхэн баримтыг уянгай хөнгө аясаар байж үүсэн бөгөөд одоогийн уншигчдад ч энэ зүйтэй санаа үлдээдэг. Үслээ ер нь бол зохиол гол дүрийн зөрчилдөөн гэж байдаг. Чи энэний талаар юу гэж бодож байна? За тэгээд зохиолын гол дүр болох Игэр ноён улс их орныхоо хамгаалах хүсэлтэй эр зэрэгтэй баатар боловч өөрийнхөө ингээд огцом шийдвэр гаргаад эр зэрэгэдээ илүү их ингэж үнснээс болоод ингээд дайн талагдах шалтгаануудын нэг гэж зохиол дүрслэгдэг байна. Түүний дотоод зөрчил болохоор эх орныхоо төлөө тэмүүлэх сэтгэл болон өөрийгөө батлан харуулах гэсэн сэтгэл хоёрын хооронд оршдог. Харин түүний эхнэр нь Ярославнагийн ханны ингээд ханд байхдаа ингээд ер нөхрөө гүйлэн дуулдаг нь зохиолын уянгай оргил хэсэг бөгөөд эмэгтэй хүний үнэнч хайр зовлон нөхрийнхөө хувь заяанд санаа зовох хэдрийг ингээд тохын дотоод шанал гэж харуулдаг байна. За ер нь бол гол дүрийн зөрчилдөөний нийгмийн болж өгөхгүй байгаа зүйл бол тэр хүн хог хүний хувьд болж өгөхгүй байгаа зүйлийг бас харуулдаг юм байна. Ер нь одоо ингээд өөрийгөө нэг тавих хит одоо эго гэж ярьдаг юм байна. Өөрийгөө ингээд дүгэлэх тэр үйл явдал өнөөгийн нийгэмд ер нь харагдаж байна уу гэлгүй нэ? Ер нь бол харагдаж байгаа. Өнөөгийн нийгэм бие тоох өөртөө хийдэг багтах өөрийгөө нэг тавих гэх мэт зүйлс нь үүнтэй төстэй харагдаж байна. За Игэр ноён ингээд тулцсан тийм ээ? Тултаанд ялагдсан. Ялгсныхаа дараа юу болсон бэ? Игэр ноён болохоор тултаанд ялагдаад тэр олцогдож буцаж ингэж ороод эх орондоо ирэхдээ ингэж өөрчлөлтөж ингэж хөрвүүлсэн байгаа. Тэр нь эхэндээ болохоор ингэж улаар нь зориглон ингэ дайлмарддаг байсан бол эх орондоо буцаж ирж ингэж оргож буцаж ирэхдээ ингэж маш тийм ухаантай боддог, өөрийн гэсэн дотоод ухаантай болсон байгаа. Ер нь бол тэгэхээр ялагдал нь бол тэр хүнийг бол орноор нүүрчсэн гэсэн үг үү те? Тийм их ухаан өөрийгөө сургамж хайсан гэсэн үг. За одоо ингээд сайн бид нар гол дүрийн зөрчилдөөнийг яллаа. Одоо туужийн зөрчилдөөнийг ялгах гэдэг үү? За туужийн зөрчилдөөн зөвхөн Игэрийн ялагдсан тухай бол биш. Тухайн үеийн ноёдын эв нэгдэлгүй байдал дотоод тэмцэл нь байгаа. За тэнгуут улс төрийн задрал ингээд хөрш хоорондын яг тэр тэмцлээс болж гадны төрөнгөлт өртөх гол нөхцөл болж өгсөн. Тэгээ үүгээр болохоор тууж маань зөвхөн түүхийг өгүүлээгүй улс орны эв нэгдэлгүй байдал нь аюулд өртөж болдгоо гэдгийг харуулсан. Ер нь бол нэг манай Монголын бүгдээрээ хэлцүүлээ хөлөөсөн бол хэрэг юм шиг тийм. За саяны зүүр үсэг мэдээж уран төрстэй гэж юм дууш байгаа. Уран төрсний талаар бид тэгээд үү? Зохиолын уянгын онцлог бол байгаль амьд мэд оролцдог явдал. Нар салхи гол мөрөн хүртэл хүний хувь зайд нөлөөлөх мэт дүрслэгддэг. Ярославна салхи Днепр мөрөнд хандан нөхрийнхөө амь нас зам мөрийг татах нь гуниглан дуулдаг нь уран сайхныг өндөр сэтгэхгүй гэлтгдэг. Ер нь бол орсуучин ямар шүтлэгтэй билээ тийм ээ. Нар сараа ингээд нар гарч ирвэл яах юм бол сар гарч ирвэл яах юм бол гэдэг ер нь бол тэр нь талаас нь явагдаж байгаа юм тийм. Хүншүүлэл гэж ойлгож болох уу? За тийм мэдээ зураг хүртэл байгаа хам сэдв бас байгаа. Нийгмийн, соёлын, шашны, соёлын юу ус төрийн бүхэл хам сэдв байгаа. Тэр хам сэдвийн талаар юу өөрчлөлт гэнэ үү? Түүнчлэн Игэрийн хорооны үгэнд тухайн үеийн нийгмийн бодит байдал улс төрийн задрал талцлын гай уршиг тодорхой харуулсан уран зохиолын шүүмжлэл юм. Ноёдын эв нэгдэлгүй байдал улс орны аюулгүй байдал хэрхэн нөлөөлдгийг сургамжилсан санаа нь өнөө үедээ ч үн цэнтэй хэвээр байна. Мөн Ярославна ба Игорийн харилцаанд гэр бүл хайр үнэнч цангийн үн цэнийг харуулсан сэтгэл зүйн гүн дүрслэлтэй хэсэг болно. Ер нь бол гадаа ганц төгөлт хүндээс хэдүүлээ маш олон сургамжийг авч болж байна тийм ээ. Ер нь бол эндээс дүгнж хэлэхэд бол Игэрийн хорооны үг туужин баатарлаг үзэл, эх оронч үзэл, эв нэгдлийн үн цэн, хайр сэтгэл, үнж байдал, хүний дотоод ертөнцийн зөв зовлон шанал
эдгээрийг зэрэгцүүлэн харуулсан бүтээл мөгөөд ингээд ганц түүхийг ингээд өгүүлэхгүй бол сургамжийг өнөөгийн уншигчдад хүргүүлж чаддаг ингээд бүтээл юм байна. За баярлалаа. За баярлалаа.